За сайн бацгаана уу. Та бүхэндээ 2022 оны 4 сарын 25-ны өдрийн мэндийг хүргэе. За энэ миний цэцэрганы мод. Энэ хөөрхөн алтан шаргал нахин гараад ирсэнээс нь чинь одоо ингээд начин гараад ирцээ. Ийм хөөрхөн байж байна. За энэ болохоор ингээд нэг юм хугарсан мөчөр, том мөчөр байсан баг. Тэрийг ингээд хаях гэжсэн нэхээ одоо үзүүрүүдийн тайраад ингээд шоронд намар шигтгсэн байгаа. Тэ нэг тайрсан мөчөр маань хугараад унсныг мэдээгүй. Гадаа 2-3 хоноод өнгөн гандаад тэгээд навчин бараг хатцсан байсан тийм мөчөр олоод хугарсан байгаагаа аваад тэгээд ингээд шигтгсэн шүү дээ. Би хаях гэжсэн мөчрөө. Тэгэхэд ийм гоё ургасан. Тийм учраас та бүхэн одоо хавар ингээд цэцэргийнхаа модны 15 см гэсэн цэцэргийнхаа модны нэг настай үзүүрийг нь тайраад ингээд шигтгэх юм бол ингээд сайхан урган шүү. Тийм учраас яг одоо хашаагаа дагуулад нүмертэй газар л зүгээр байшингийнхаа нүмерт ч юм уу хашааныхаа нүмерт ч юм уу тийм газар ингээд цэцэргийнхаа модыг шигтгэхээрээ. За энэ ингээд цэцэрганы мод байна. За та бүхэн ингээд яг энэ үзүүрийн хэсгүүдийн ингээл үзүүрийн тайраал тэгэхээр шорон шигтгэчгээд аягүй сайхан ургана. Ийм үзүүрийн хэсгийг тайрч аваад нэг 15 см гаруйтай тайрч аваад тэгээд яг одоо шигтгэдэг цаг нь тэгвэл энэ бол сайхан ургаад хөөдөнд аягүй төсвөртэй юм чинь та нар яг одоо шигтгэчгээд зүгээр 1-2 хоногийн хөтөн шүний хасах гараадсан тэр шигтгсэн зүгээр сайхан ургачихна. За ингээд та бүхэн цэцэргийнхаа модыг ингээд тайраа шигтгэхээрээ. Миний тэр цэцэрганы мод бол ингээд тайраа хайцсан хугараад унтсадаг. Манай хүн л тайраад хайсан юм шиг байгаа. Модоо юу яах та харж байгаа л нөгөө жоохон гэмтэлтэйгийн тайр хайцсан гэсэн. Тэгээ би тэрийг шигтгэхэд тэгж ургасан ш. За тэгээ та бүхэн цэцэргийнхаа модыг энэ хараа цэцэрганы мод өөрөө ингэж унаад ургана бас. Түрээд энэ доогоор хаваад ингэж ургана бас хөргөө. За ингэ та бүхэнд амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.